За би засгийн газрын гишүүнээр би 3 дахь удаа 4 дахь удаа томилогдож байна. Аюун малны тийш хөржээн засгийн газрын сайдууд намдаа мөнгө төлж сайд болдгоо гэдэг ийм шүүмжлэл байдаг. Тэн дээр бас нэг өөрөө хувь байр суурь хэлж байна. Үнэхээр тийм зүйл байна. Тийм зүйл байхгүй. Мөнгө төлдөг. Тийм зүйл байхгүй. Би одоо 4 дахь удаа томилогдтоо хийсэн ажилдаа хэлэх хөвгтөө бас ачаа үрдийн бас нэг энэ хүн чинь бас зүтгэгчтэй гэдэг юм надад бас Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс за Монгол улсын одоо ерөнхий сайдаас сайдуудаас бас итгэл үзүүлдэг бас итгэсэн итгэлийг нь бас зүтгэлээр бодиттой бас өрдөн гаргаж хариулах юмсан хичээж ажилладаг. Монгол төрийнхөө төлөө тийм хоёргүй сэтгэлээр илүү харж илүү долоохгүй ажилладаг. Одоо энэ зарчим одоо энэ чанарыг бас үнэлж удаа дараа сайдаар итгэл үзүүлж хамлж байгаа болов уу гэж бодож байгаа. Миний хувьд ч гэсэн бас одоо атсан салбар өртөө хийсэн ажилдаа хэлэх хөвгтэй ажиллаж байгаа. За баг хурлын гишүүний хурамж гэж би удирдах зөвлөлийн гишүүний хурамж гэж би тэгээ тодорхой хурамжууд байдаг. Тэр хурамжуудаа төлнө. Мэдээж улсын их хурлын болон орон нутгийн сонгуулиар тийм үү улсын их хурлын болон орон нутгийн сонгуулиар тодорхой одоо сандив дэмжлэгийг одоо шат шатны намынхаа байгууллагад үзүүлээд одоо ажилладаг. Хурлын гишүүн 7 сая төгрөгийн төлдөг гэж үү? За жилдээ 7 сая билүү дээ тий. Тэг санаач. Удирдах зөвлөл чинь 5 сая билүү дээ нэг тийм хурамж татвар төлтгөө.